Орхон аймгийн 19-р цэцэрлэг бяцхан ухаантнуудыг хөтөж сарын аян. Орхон аймгийн 19-р цэцэрлэг нь ном унших, дадал хэвшил төлөвшүүлэх бяцхан ухаантнуудыг хөтөж сарын аяны хүрээнд 5 зорилтын 10 ажил төлөвлөн амжилттай хэрэгжүүллээ. Үүнд цэцэрлэгийн 6 бүлэгт номын төвийг шинжилэн тохижуулж, хүүхдийн насны онцлогт тохирсон үлгэрийн, танин мэдхүйн, зурагт болон хэл яриа хөгжүүлэх нийт 120 ширхэг номоор баяжуулж, каталогжуулалт хийв. Каталогжуулалт хийснээр хүүхдүүд өөрийн хүссэн номоо хурдан хялбар сонгон авч унших боломжтой бөгөөд бие даан унших сонирхол идвэх нэмэгдсэн. Мөн дуугардаг номын болонг байгуулснаар эцэг эх асар хамгаалагчид хүүхдийнхээ нас идэхгүй онцлог тохирсон ном үлгэрийг хүссэн цаг боломжит орчиндөө хамтдаа үзэж агуулгын талаар харилцан ярилцах боломж бүрдсэн. Хүүхдийн ном унших дадлыг гэр бүлийн орчинд хэвшүүлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гэрийн нөхцөлд хүүхдүүдтэйгээ хамт ном унших орчныг бүрдүүлэх бидний бүтээсэн номын болон байгуулах зөвлөмж бүхий ажлыг зохион байгууллаа. Цэцэрлэгийн хэмжээнд 48 хүүхэд буюу 29.6% нь гэртээ номын булантай байсан бол аяны хүрээнд шинээр 68 гэр бүл номын сан уншлагын булан байгуулж идэвхтэй оролцлоо. Ингэснээр нийт хүүхдүүдийн 71.6% буюу 116 гэр бүл хүүхэдтэйгээ хамт ном унших тогтмол орчин бүрдүүлсэн байна. Эцэг эх асар хамгаалагчдын оролцоотойгоор уншлагын марафон, номын шиддэг ах эгч, номноос олсон миний олз, нийтийн номын сантай танилцах аялал зэрэг цогц үйл ажиллагааг үе шаттай зохион байгууллаа. Уншлагын марафон арга хэмжээнд 6 бүлгийн нийт 162 хүүхдээс 148 хүүхэд буюу 91.3%, 148 эцэг эх асар хамгаалагч хамрагдан 21 хоногийн турш өдөр бүр тогтмол ном унших, уншсан номын тэмдэглэл хөтлөх ажлыг хийж гүйцэтгэлээ. Номын шиддэг ах эгч үйл ажиллагааны хүрээнд ах эгч нар нь дүү нартаа үлгэр, танин мэдхүй ном уншиж өгөх, уншсан агуулгаар ярилцах ажлыг 78 гэр бүл хэрэгжүүлсэн бөгөөд хүүхэд хоорондын харилцаа, үлгэр дуурайлал авах орчин бүрдсэн юм а. Номноос олсон миний олз арга хэмжээнд хүүхдүүд уншсан номноосоо сурсан зүйл таалагдсан дүр, шинэ үг хэллэгээ зургаар болон яриагаар илэрхийлж нийт 137 хүүхэд идэвхтэй оролцлоо. Мөн хүүхдийн номтой танилцах хүрээг тэлэх зорилгоор нийтийн номын сантай танилцах аяллыг зохион байгууллаа. Нийт 162 хүүхдээс 154 хүүхэд буюу цэцэрлэгийн хэмжээнд 95.1% нь хамрагдан номын сангийн орчин, ном сонгох, ашиглах соёлтой танилцлаа. Судалгаагаар аяны өмнө гэр бүлийн орчинд тогтмол ном уншдаг байсан хүүхэд 42 буюу 25.9% байсан бол үйл ажиллагааны дараа 109 хүүхэд буюу 67.3% болж 41.4%-аар өссөн үзүүлэлттэй байна. Дээрх ажлуудын үр дүнд хүүхдүүдийн ном унших сонирхол, идвэх мэдэгдэхүйц өсөж гэр бүлийн орчинд тогтмол уншлагын цаг бий болжээ. Сургалт үйл ажиллагааг нэгдмэл арга зүгээр зохион байгууллаа. Багш бүр мигмар пүрэв гаригуудад чанга уншлагын цаг давтан уншлагыг хэрэгжүүллээ. Үлгэр, зурагт болон танин мэдхүү номыг хүүхдүүдэд чанга дугаар уншиж өгч, агуулгын талаар ярилцах, асуулт хариулт өрнүүлэх, дүрд тоглох зэрэг идэвхтэй сургалтын аргыг ашиглан хүүхдийн оролцоог нэмэгдүүлэн ажиллалаа. Эцэг эх асар хамгаалагч нарт гэр бүлийн орчин ном унших соёлыг төлөвшүүлэх зорилгоор өнөөдөр эхэлсэн бяцхан дадал богино хэмжээний ярилцлагыг 2 удаа зохион байгууллаа. Энэ ярилцлагаар гэр бүлийн орчинд ном унших дадлыг төлөвшүүлэх сайн туршлага, арга барилаа эцэг эхчүүд хуваалцсан юм а. За мөн эцэг эх асар хамгаалагчтай чиглэсэн зөвлөгөө зөвлөмжийг мэдээллийн самбар, цахим нэгдэл, тараах материалаар дамжуулан түгээлээ. Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд болон гэр бүлийн уншлагын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор шилдэг санаачлага, туршлагыг тодруулан сурталчилж, урамшуулах ажлыг 3 чиглэлээр зохион байгууллаа. Бяцхан шилдэг уншигчаар ахлах Б бүлгийн буян заяа, уншигч гэр бүлээр ахлах Б бүлгийн төвшин жаргалын гэр бүл, гэр бүлийн шилдэг уншлагын булангаар бэлтгэл А бүлгийн ингчингийн гэр бүл тодорлоо. Хүү ажил нь хүүхдийн цогц хөгжлийг дэмжсэн гэр бүлийн орчинд унших дадлыг төлөвшүүлсэн ач холбогдолтой аян үйл ажиллагаа боллоо.